Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зүрхний бяцхан сууд гэж яагаад нэрлэх болсон. За тэгээд охиныхаа энэ өвчнөдөө хэрхэн яаж тэмцсэн, анхны маань хийсэн одоо тийм олон нийтэд зориулсан хандмын ажил, үйл ажиллагаа маань юу байсан бэ гэдэг талаар ярих гэж байна. Тэгээ бараг 10 жилийн өмнөх түүхийг одоо сөхөж ярих болж байна. За тэгээд 2014 оны 10 сарын 23-нд төрсэн охин маань 15 оны 4 сард тархины саажилт гэдэг оншоо тавилсан. За тэгэл тэрнээс хойш юу нь яаж охиндоо туслах уу, ямар эмчилгээ хийх үү. За тэгэл хамгийн сайн гэсэн эмч, тэмээ, эмнэлэг, за хөдөлгөөн засалын одоо эмчилгээ, тэгээд цэцэрлэг, сургууль, өөр юу ээж болох вэ? Тэр бүхнийг ингээд ам дамжаад ягаад гэхээр нөгөө анх хүүхдээ сонсоод нээлттэй байсан учраас хүмүүсээс асуугаад эргэн тойронд энэ хүн байвал эмчилгээ сувилга авсан хүмүүсээс туршлага судалмаар байна, хэл зааж өгөөч гэдэл ингээд байсан. За ингэж яагаад яаж хүүхдэд туслах вэ, ямар юм хийх вэ? Ер нь бол одоо ингээд энэ янзаараа баагаад ирээдүг юм байна гэж бодоод энэ охины маань тэмдэглэл байгаа юм. Тэгээ энэ дэвтэр маань дууссан л та. Одоо яах вэ гэдэл их олон зүйл бодоод тунгаагаад тэгээд ингээл нөгөө тарих ингээл үргэлж нэг юм хайгаал те гарц ирэл хийлээл тэгээ байж захта ер нь ямар нэг юм хий тийм ээ одоо ингээл хүүхдээ энэ хооронд ч ингээл олон төрлийн эмчилгээнд зөөгөөд бас нэг яг уу боломжоор эмчилгээ судалгаа хийгээд явхаар бас эдийн засаг санхүүгийн одоо юм бэрхшээл тулгарх юм байна гэж цахаас нь одоо мэдрээл тэгээ нэг бас нэг сайхан юм юу гэсэн ерөөсөө энэ хүүхдийнхаа талаар ингээл мэдээлэлээ цацаал хүмүүсээс ингээл тусламж үзээд эхлэхэд бол маш олон хүн болоод сайхан сэтгэлээр тусламжийн гараа сунгаж маш олон удаа битэрт болоод үнэхээр одоо тийм өнгөн тусламжуудыг үзүүлж ийсэн. Тэгээ тэр нь үнэхээр ч одоо миний хүүхдэд маш их хэрэг болсон. Би ч н одоо зүгээр л дундаж тийм ээ жирийн одоо багш хүн тэгээ цалин маань бага байсан. Тэгээ одоо яг хэн нэгэн өвдөхөд бол түнд зарцуулах одоо тийм хэмжээний мөнгөгүй тийм байсан. За тэгэл яах вэ байгаадаа тохируулаад ямар сандал хүүгээ за одоо ээж нь цалингийн зээл тавьж чамааг болол одоо сургахад бас хүндрэлтэй болох нэ миний хөө нэг жил цэрэгт яваад дар гэдэл 2 дугаар курсээ төгсдөг жил нь 5 сард нь цэрэгт бүтэн жилийн цэрэгт явуулаад тэр хооронд бас тэр хүүгээ одоо зарцуулах гэсэн тэр сургалтын төлбөрөө охиндоо зарцуулъя. Ингээд л олон юм бодоод олон тийш нь ингээд хувиргаатал янз бүрээр л үзээд байсан. Тэгээд ер нь бол ингээд Монголдоо ингэж байгаад гарц олдохгүй юм байна. Тэгээд тэр үед бас ингээд нарийн сайн онцлуулаад тэг ингээд шалтгаанаа олчих юм бол бас магадгүй юунаас болоод гэдгийг мэдчих юм бол бас цаашаа бас эмчлэх ирээдүйн гээд бас бодох боломж байдаг болоо илүү хурдан сайжрах юм болоо гэл их олон юм бодоод яаж охиндоо туслах уу гэд ингэж яагаад л ихрээрээ утасны дугаар одоо шүрээр хэлхийг машинд тавьдаг гурвалжин одоо тэр зүйлийг заалгаад тэгээ заалах болсон шалтгаан манай ихэр хэрэг хийгээд манай нөхөрт бэлгэлэнгүүт л тэгээд би чинь 2016 оны 1 сар одоо яг 10 жилийн өмнө тэгээд одоо энийг бодоод тэгээд нэг ширхгийн одоо 10,000-аар үнэлээд тэгээ тухайн үед зөвхөн өөрийнхөө фэйсбүүкээр те зарлал тавиад за ингээд охиныхаа эмчилгээнд ингэж зориулж байгаа зүйл байгаамаа тусал дэмжээрээ захиалга өгөөрэй гэдэл ингээд явсан. За тэгээ тэрийг хараад одоо манай найз нөхөд оюутан шавнар ах トゥ амраг садан оролцоогүй хөнгөө штэ маш олон хүмүүс одоо сайхан сэтгэлээр хүлээж аваад дэмжээд сайхан түгээж өгөөд те за ингээд би чи нэг 3 сарын алтад нэг 227 дугаар хийсэн байгаа. Дэвтэр дээрээс л хараад байгаа юм л да. Нарийн юмд чинь тоглоом байхгүй штэ. Тэгээд 227 дугаар хийгээд байжсэн чинь нэг өглөө үүрээр ер нь үүрээр бас хийдэг байсан. Яагаад нөгөө өдрийн цагаар хичээл ордог ажилтаа байсан юм чинь. Тэгээд л үүрээр ингээд сууж байсан чинь манай хаалга зохиод тэгээд сүйсэн маань залуу багш нар хүрээд ирсэн. Энэ бол маш гинтийн байсан. Гэтэл тэр багш нар маань нөгөө 2 сар гарны хугацаанд ингээл миний фэйсбүүкээр явж байгаа постуудыг хараад ээжилтэй. Тэгээд нөгөө хамт ажиллаж байсан сургуулийн хаач байсан. Тэгээд сүс маань өөрөө салбар 7 сургуультай. Тэгээд тэр 7 сургуулийн манай сургуулийг хасвал үтсэн 6 сургуулийн маань залуу багш нар ингээд нийлж нийлдээд санаа сэтгэл нийлээд тэгээд нараа багшийн энэ ажилд нь туслая
Тэгээ энийг бүр ийм сайн үйлсийн аян болгоё. Тэгээд бүгдөө энэ шүрийг хийж сураад ингээд дугаар хамт хийлцгээгээд ингээд зориод хүрээд ирсэн. Энэ бас маш гинтийн үнэхээр одоо сэтгэл догтломтэй маш их баярлуулсан зүйл байсан. За тэгээд би бол одоо өөрөө хичнээн одоо сойсын радио телевизийн сургуульд ажилладаг ч гэсэн хэвлэл мэдээллийг ашиглаад ингээд хийж бодоагүй зүгээр л өөрөө Facebook хуудсан дээр те нөхцөл байдлаа бичээд л одоо ийм юм хийж байгаа шүү гэдэг. Тэгээ зуны амралт талаас нөгөө хэдэн төгрөг цуглуулад цалингийн гадуур орлоготой очил охиныгоо бас нэг өндөр хөгжилтэй оронд авчиад онцлуулчдсан болов гэдэг. Тэм горилго тэгээд за тэгээд ингээд хэлжсэн. Тэгээд тэд нар маань ирээд тэгээд нэг үүрээр надтай хамт хийгээд бичлэг хийгээд тэрийгээ Facebook-аар өчтөө сайхан цацаж өгсөн. Тэгээд энэ би бол энэ удирдгал хэсэг нь явж байгаа. Тэгээд ингээ өргөжлүүлээ тэр бичлэг бас ингээд явна. За тэгээд 1 сарын 26-наас эхлээд л одоо шүрээр утасны дугаар тий эхлээл ингээд зарж исэн. Тэгээ одоо тэр дугааруудаа ингээд бүгдийг нэг бүрчлэн баримтжуулаад бүртгээд ингээд авсан байгаа юм л та. Ингээд бүртгэл номер 1 2 гэдэг ингээд 3 гэдэг тий ямар дугаарыг яасан ийсэн гэдэл өрөөсөө нэг бүрчлэн бичээд л өрөөсөө ингээд тэмдэглээд байгаа байсан. Тэгээ энийг бас хаяг байна уу бас хадгалаад яг өөрөө бол би бол 850 дугаар ингэж хийсэн байна. 850 дугаар. Тэгээд миний шавнаар одоо энэ багш нар маань найз нөхөд маань туслаад одоо 150 дугаар хийж өгвөл нийт би 1000 гаруй дугаарыг болоод хийсэн байгаа юм. Энэ маань одоо тэ олон нийтэд хүрэх одоо хамталт авах тэгээд их олон захиалга орж ирэхэд бол нэвтрүүлэг бол үнэхээр их тус болсон. Тэр залуусынхаа ачаар ээж охин хоёр бас зорьсон бодсон зүйл рүүгээ нэг тэмүүлж чадсан. Одоо тэрэндээ бас айгүй тийм тодорхой бодит туслалцаа авч чадсан юм сайхан зүйл болсон. Ер нь бол охиныхаа талаар ингээд мэдээлэл цацаал хамгийн анхны хандин мөнгөг бол миний шав 2007 оны сэтгүүл зүйн төгсөгч кино урлагийн дээд сургуулийн цогцолмаа гээд нэлээд олон жилийн өмнө бол зууны мэдээ санны эдийн засгийн албаны дарга хийдэг байсан цогцолмаа гэж шав маань одоо 150 мянган төгрөг өгч одоо ер нь бол олон нийт тэг хүмүүсийн одоо өөх тэр хамгийн салхийг хагалсан гэх юм уу хамгийн анхны одоо сайхан сэтгэлээ гаргаж ирсэн. Мөн одоо соёл эрдэмтэд сургуулийн 2010 оны сэтгүүлчийн ангийн төгсөгчд маань 2015 оны 6 сарын 25-наас одоо 3 хоногийн хугацаатай өөртөө санаачилсан юм хандив аян өрнүүлээд тэгээд тэр хандив аяныхаа нээлтийг болохоор энэ ногоон тагтгад ресторант хийгээд тэгээд цэцэрлэг төрөлд юм 3 өдөр бас юм хөөсөн чихэр зараад тэгээд хүүхдүүдийн одоо дуртай үлгэрийн баатруудын дүүрийн хувцсыг өмсөд ингээд ийм үйл ажиллагаа явууллаа гэд битэрийг одоо яг тухайн үед бол Улаанбурхан тусаад халдвартын эмнэлэгт байж хатал 830 мянган төгрөг авчирч өгч ийсэн онцгой үйл явдлуудаас болж ийсэн. Би одоо эргээ бодоход охиныхоо ийм байдаг гэдгийг ийм хүүхдтэй болсон гэдгээ нуулгүйгээр бусдаас тусламж гуйгаад бусдаас бас яхна нэг зүг болсон юм байна гэдгийг бол ойлгодог. Тэгэхээр хүн болгонд тийм ээ тохиолдол байхгүй ч гэсэн тэрийг ингээд заавал одоо юу гэдгийг нууж хаагаад дарах биш тийм ээ ингээд нээлттэй байлгаснараа бас илүү одоо нөгөө туслах хүмүүс олон байснараа энэ бас ачааг маань их сайхан хөнгөлж өгч ийсэн юм уу да илүү том зориг тавих өөр одоо яг ахих дэвших маш олон боломжуудыг нээж өгсөн гэж боддог. Яагаад ийм зүрхний бяцхан сууд гэд нэрлсэн бэ гэхээр энэ яг миний санаа бас биш байсан. Тэгээ би чинь одоо охиноо онцлуулаад ингээд эмчилгээнд аваад зуны амралт болсон юм болоо да. Байгаад намар байсан юм уу? Ямар ч хэлсэн одоо тухайн үед анги дааж авсан ангийн маань хүүхдүүд сургууль дээрээ тийм хөрхөн хандивын тоглолт хийгээд тэгээ тэрнийхээ нэрийг зүрхний бяцхан сууд гэд хийсэн байсан. Тэгээ тэр хандиваас олсон мөнгөө гэд авчирч өгч ийсэн. Тэгэл би за энэ нэрийг юу н аваад л ингээд үргэлжлүүлчихье гээл тэгээд л энэ одоо зүрхний бяцхан сууд гэд нэрлсэн. Тэгээ мэдээж энэ одоо сайн дурын аян одоо энэ хандивын ажил дээр ямар нэрх үү гээл нэлээд бодсон. Тэгээ зүгээр сууд бяцхан сууд хөө суудхан гэхүү гээл тэгээ зүрхний гэхээр ингээд зүрх өвцөн хөхт ингээд юм шиг болох юм биш үү энэ гэл их олон санаа бодлууд байсан. Тэгсэн ч гэсэн оюутнууд юм гаргасан тэр сайхан сэтгэлийг талархаад тэрийг өөрчлөлөөд авч явъя гэд зүрхний бяцхан сууд гэж нэрлээд явсан. Тэгээд өнөөдрийн бичлэгээ ч гэсэн зүрхний бяцхан сууд гэдэг нэрээр хийжээ. За тэгээд та нар маань энэ залуусын бэлдэж өгсөн нэвтрүүлгийг үзээрэй. Тэгээд эргээд төгсгөлтөнд би бас яг энэ одоо аяны хүрээнд энд өөр юу өрнөд юу байсан бэ гэдгээ эргээд яриа.